Эрдэмтэн хөршид явуулсан захидал Антон Павлович Чехов. Хуймгаа идчихсэн гэдэг тосхоноос эрхэм доднохон хөрш минь Максим аавын тань алдраар үргэмжлэн цоллох гэд мартчихлаа. Өршөө муучлаарай. Танийга бичгэн дими донгосох үгээр нуршиж аимшиггүй залхааж байгаа хүний төрөл олсон өөдгүү сүнс өдөлсөн муу өвгөн намайга уучлан айлдаж хайрлаа. Та манай энэ твд өчүүхэн хүн болох миний айл хөрш болж оршин суусаар бүтэн 1 жил болсон боловч би ч таныг нүүр танихгүй. Таач өчүүхэн тимээлзэг нь хорхоо шиг намайг зүс танихгүй байна шүү дээ. Муу өвгөн. Миний энэ шар үсгэрч гисэн дамжуулж Эрдэнэт хөрш тантайгаа танилцж эрдэмтэй гарыг тань сэтгэлээрээ атхан барьж таныга эзэн хот Санкт Петербургээс хөдөөгийн хүдэх амьтад тариачин ардын буюу Плебдорд язгууртны суудаг. Манай энэ муу твд хүрэлцэн морж ирсэнд тань баяр хүргэе. Шинжлэх ухаан гэдэг маань нэг ёсондоо бидний төрсөн их бөгөөд иргэн шигтэй. Тэр тухай игээл нэг босхын дээр миний бие ер олон алдартай, лавт цэцэг, цан хөгжим, одон тэмдэг лент аттестатаар чимээстэй алдар их нэр нь энэ орчлонт ертөнцийн үзэгдэх болон үл үзэгдэх орон хэсэг бүхэнд нь буюу саран дорх ертөнцид Тэнгэрийн дуу аянг шиг түрхрэн дуурсаж байдаг тийм нэр цалтай хүнийг зүрхнийхээ голоос хүндэтгдэг тулд би тантай танилцах жавшаан хэдийн ирж явдаг юмсан. Би одон шинжилдэг хүнийг, яруу найрагч нарыг, авир дэрмийн ном судлагч хүнийг, дээд сургуульд заах хэрэгтэй багш нарыг, химич нарыг хүндэтгдэг. Цэцэн баримт, шинжлэх ухааныга салаа мөчөр буюу үйлдэх хүн ба үр бүтээлээрээ таач гисэн шинжлэх ухааны самхартан бизээ. Тийм хүнд халуун хайртай байдаг. Сонсвол та дуран мөн халууны хэмжүү шийд бариад хорхоо хүрмээр сайхан зурагтай гадаадын өдий төдий ном болж олон ном зохион хэвлүүлсэн гэдэг. Саяхан миний харьяат өчүүхэн нотгаар миний муу эвдэрхий оронцог байшин балгасаар Герасимов хөршмийн дайран ороод мухар сүсгийнхээ үүднээс таны тэр хүн төрлөختний бие болсон зэрэг үзэгдэл ертөнцийн бусад үзэл бодлыг тань эсэргүүцэж муу хэлээд. Огторгуун чулуу солир, гэрэх дод, гариг дүүсэн таны ухаан оюуны агаар сэтг хүй. Тэнгэрийн хормоог игдүүцэн буруу шааж байсан билээ. Амьтны хувь зохиол нь үд үзэгдэх ертөнцийн гүн хүрсэн дотроос эрдний төмөрлөг шиг. Засмал алмаа зэрдэн ухаж гаргахын төлөө хүн төрлөختөнд шинжлэх ухаан хайрлсныг би ганц тижэл болгож түүгээр л амьдрдаг тул Герасимовтай таны оюун ухааны бодлын тухай юр санаа нийлэхгүй болгоч эрхэм авгаа минь. Мэлмид тань арай гэж үзэгдэх өчүүхэн хорхоо шиг амтан намайг өвгөн хүний ёсоор байгалийн чухам магдын тухай таны санааг аимшиггүй сөхөөж үзүүл минь өршөөгөөрэй. Герасимов надад хэлэхдээ нэг зохиол зохиож хүн амьтны тухай тэдний эрт балар анхны байдал эрт цагт усаар галуу юулхээс өмнөх хүний ахуй байдгийн тухай асар чухал биш санааг тэр зохиолдоо гаргасан гэж хэлсэн билээ. Та зохиож айлдахдаа хүнийг муу сайн хүн гөрөөс сармагчин зэрэг мичний аймгаас бий болсон гэж бичсэн юм гинвэлээ. Муу өвгөн намайг өөчиж хайрлаарай. Тэр чухал зүйлд би тантай санаа нийлэхгүйгээр үл барам. Таны амийг таглаж чадна шүү. Хэрв дэлхийн ертөнцийн эзэн болсон хүн төрлөختөн гэдэг маань амьсгад арч явдаг амьтны хамгийн их ухаантай мөртөө тэр мэдчлэн тэнэг мөнхөг мичнээс гарсан байдаг бол урт сүлтэй өлөг домог болсон муухай дуутай амьтан байх юм шүү. Хэрв бид мичнээс гарсан бол цыгаанууд биднийг олонд үзүүлэх гэж хөтэлж хот суурин газраар дагуулж яваад бидэнд цыгааны тушаалаар бүжиж эсвэл гөрөөс хорж олонд үзүүлдэг торон дотор сууж бие мөнгөөр суухад хүрэх юм шүү. Бид битүү өстэй амтан гэж юу? Мичний мэддэггүй хуваас хонор бит хэрэглэх юм шүү. Манай тайж нарын даргaiнд мегмар гариг бүр бидний очиж үздэг мичийн үнэр. Эмэгтэй хүнээс өчүүхэн дүдийг ханхалбал бид яаж түүнийг тоож дурлах вүлээ? Манай өвг дээдэс маань мичнээс гаралтай бол тэднийг Христосын мөргөлтний яс тавьдаг газар хаанаас оршуулах гэжтэй. Миний хулан цэцэг Амброси гэдэг хүн. Тэр дээр цагт Польш улсад сууж байгаад католик шашны хам Йоким Шостакийн дэргэд ясаа тавьсан билээ. Гэр католик хамбын бичсэн тэмдэглэл, сэрүүн уур амьсгал, мөн халуун арх сархад химжээгүй хэрэлдлийн гим хүчтэйг бичсэн зүйл нь одоо ч гэсэн миний дүү Ивэнд бий. Католик шашны хамб дэг
гол католик шашны хийдийн их лам гэсэн үг. Ном сураагүй намайг таны эрдэмтний хэрэгт хотгорцсон орж, эрдэмтэн болоод иргэншсэн хүмүүсийн тархинд нь байхаас гидсэнд нь байдаг зэрлэг байдагтай үхэнц бүдүүн санаагаа танд тулган дагуулах гэж өвгөн хүний ёсоор өөрийнхөөрөө тайлбарлаж байгаагүй минь өшөөгөөрэй. Эрдэмтэн хүнийг ухаандаа буруу бодож байхыг би тун өнгөрүүлэх дургүй хүн болоод танд эсэргүүцэл үг тавилгүй сууж чадахгүй нэ. Герасимов надад хэлэхдээ таныг сарын буюу амьтан хүнийг унтаж, таныг нэг газараас нэг газар цахилгаан залгаж, хий хоосон бодол болж байхад бидэнд түнэн хар харанхуйд нарны оронд байдаг сарны тухай буруу боддгийм гэж хэллээ. Та бичигтээ сар дээр буюу саранд хүн аймаг оршдог гэсэн юм динэглээ. Тийм юм байж болохгүй. Хэрв тийм байх юм бол орон байшин үнтэй бихчээрээрээ тэр хүн антан бидэнд таатай сайхан шидэд сарны гэрлийг хасгалж байхсан. Бас хүн юр хур бороогүй сууж чадахгүйдэг. Хур бороо бол дээрээсээ газар дэлхийн зүг доошоо орохоос биш. Сар өд дээшээ ордог хур бороо гэж байх ёсгүй. Хүн саран дээр суудаг бол доошоо газар дээр очихсан. Тэгэхэд тэгдэггүй шүү дээ. Амьтан хүнтэй саран дээрээс бузар буртаг, угаадас шингэн нь манай энэ тэврүүл гоож мунаж байхсан. Ерөөс шөнөн байгаад өдөр нь үгүй борчихдаг саран дээр яаж хүн сууж болох юм бэ? Сар ерөөс алссан учраас хүн хүрэхэд хэцүү тул амбан татвар зэргээс зайлсхий хитгээд тэрлүү оргож хоргодож болох учиртай. Дээрээс засгийн газраас ч хийсэн саран дээр нутаглан орших зөвшөөрөл олгох ёсгүй дээ. Та жаалхан ташаарсан байхаа. Таныг тэр цэцэн зохиол номдоо зохиож хэвлэхдээ хамгийн их гэрэгт юмд наранд хүртэл хар мэнг бий гэж бичсэн гэж Герасимов надад хэлсэн. Тим юм ерөөс байж болохгүй учраас байх ёсгүй хэрэг. Ингүүнүүдээр нар өд харж болохгүй байтал та яаж нарны мингүүдийг харсан хүн билээ? Мингэгүү байж болдог хойно мингээр нар юугаа хийх юм бэ? Шатчихдаггүй нойтон бодисоор хийсэн байх ёстой болон тэр мингүүдийг таны боддгоор загасч хийсэн бас наран дээр байж болох нэ. Ингиж тэнгээр хошигнож байгаа хортой мангу намаага буучлаарай. Шинжлэхүй ухаанд би айтар хайртай юм шүү. 19-р зууны далбаа даруул болсон төгрөг мөнгө надад шал дими санагдаж. Түүнийг шинжлэхүй ухаан цаашхынхаа далавчаар миний нүднээс далдарчихсан юм шүү. Ямарваа нэг нэмт бол намайг нуруу нугсруумын шаасан хадаас шиг оорчихт юм шүү. Миний бие номгүй мунхаг, хуучин цагийн газар өмчийн эзэн хүн хэдий мөн боловч энэ хэрэггүй хөгшин тархич нь шинжлэхүй ухаан, нэмтийн зүйлийг оролдож өөрийнхөө гараар бүтээхдээ дими тарих, зэрлэг гавла санаа бодол, агуу их мэдлэгийн зохисоор дүүргэдэг хүн шүү. Байгаль их гэдэг бол үзэж харвал зөхөх судар юм шүү. Ямар ч шинтгэн өөрчлөгчийн олоогүй тийм сүрхий нэмтийг би хар ухаанаараа олсон хүн шүү. Гайхуулж бардамналгүйгээр хэлбэл үр хүүхдээ баян хэнцрээрээ боол зарцтай, цахилгаан хонхтой, 6 давхар орон сууц тэргүүднэрээ балаадаг ураг илгэн буюу эцэг их. Эсвэл асрагч итлээдийн баян хөрөнгөөр олоогүй, дайгтатлаа холотлоо зүтгэж олсон боловсротын талаар хэлэлцгээд хүрвэл би тийм ч доогуур орох хүн биш үү. Сохор зоосны хар ухаанаар олсон минь гэвэл гал сацрагт манай их гардаг нар маань жилд нэг удаа өглөө эрт олон мөнгийн гэрлэр сонирхол үзэмж төгсгийгүүлж гайхалтай мяралцснараа сэтгэл зугаацуулдаг юм. Бас нэг нэмт минь гэвэл өвөл цаг өдөр яагаад богино, шүн яагаад урт, 100 цаг тийм биш байдаг учир юу ийе гэхэд өвлийн өдөр болвол үзэгдэх, үйл үзэгдэх бүх бодисын нэгэн адил хүүтнээс болж агшаад нар бас эрт ортын учир үлээ. Өвлийн шүн бол дэн зул, дэнлүү зэргийг барьдгаас халж тилээд урт болдог байна. Бас миний олж нээсэн зүйл гэвэл хавар цаг нохой хон шиг өв сэдтийм байна. Кофе гэдэг бол цус ихтэй хүнд зөгтөггүй, толгой тарих хэрэгүүлж нүд бүдэг гих зэргийн учир болдог юм байна. Аттестат гэрчилгээ байхгүй мөртөө би энэ хідээс гадна их олон нэмт хийсэн хүү юм аа. Эрхэм хөрш минь. Манайда морилонхон ирж үзээч. Нээрээ шүү. Хоёулаа ололт хийж, утга зохиолоо оролдоод та минь бузар намаага ёозын бод харгад сургаж өгнө үзье. Саяхан би Францын нэг эрдэмтний бичсэн зүйлд Арслангийн хушуу толгой нь хүний дүр царайтай адил гэж эрдэмтний боддогт огт адилгүй юм гэж бичсэнийг үзлээ. Тэр тухайг ярилцсан за. Морилж ирээрээ.
Та минь ээ, хичээ. Жишээ нь маргааш ч ирсэн яах вэ? Бид одоо бацаг барьж байгаа боловч танд тусгай зоог бэлдэн барина. Наташа охин минь, таныг цэцэн ном дэвтэр авч ирээрэй гэж гуйж байна. Охин минь бие даасан хүн болоод хүн болгон тэнэг, ганц тэрл өөрөө цэцэн ухаантай гэдэг юм. Одоогийн залуучууд гэж танд үннээ хэлбэл горгүй болчихоо. Яах вэ да хөөрхий зайлвал. Тэгж л мандаж байг. 1-7 хоноод дүү Иван минь над дээр ирнэ. Хүнээр зүгээр амтан боловч эндээ амжилт шилэхэд шинжилгээ ухаанд дургүй бурбон хүн шүү. Миний энэ захиаг Трофим түлхүүрч минь яг орой 8 цагт танд хүргэж өгнө. Хэрв оройтож хүргүүлнэ Эрдэмтэн багшийн ёсоор хацрыг нь алгадмуу. Тим харжуултаа ёс хэлэгцэж нарийн нанжин зан гаргасны хэрэг алга. Айлаар гүйчилж ажиллах ёсыг бид үүсгэн гаргасан хэрэг биш. Бид ч төгсгөн зогсоох хэрэг биш. Тимийн тулд та минь заавал олон жижиг машинтайгаа номтойгоо ирээрэй. Би өөрөө танад очих юмсан. Даанч зүрх хүрэхгүй үхэнцгүй юм да. Танийгаа алжаасанд муу намаагаа уучлаарай. Танийгаа хүндэтгэж суудаг. Дооны цэргийн сул баг дараг Василий Семибулатов ясаллаа.